энд байгаа хүмүүсээс хоёр шиг өчтөр уусан байж таараа. Би ингээд танаар явна амлалт өгч дахиж явах. Дахиж уун та. Тийм хурдан амтнаас Тэгтээ амар уухгүй. Өгцөө уухгүй. 2 пив. That's it. энэ хагасаа нийт бодлож байгаа. Юу ч уусан 2-ын сон. Хагасаа нийт бод. Дахиж ингэж уухгүй. Дараа 7 хоногийн 5 дахь бодол нь өөрчлөгдсөн байх уу? Яна. Өтөө ийм тоосга. За тэгээд бид хоёр буугаад Flipgo гэдэг хотын төв рүү шууд явдаг буусан суусан. Тэгээд энэ нэлээд удаан хэрнээ үнэтэй санагдсан. Тэгэхээр баруун шууд метронд суучвал зүгээр юм байна да гэж бодсон. Ер нь бол метро тэгээд хот хоорны галт тэрэг хоёр нь яг нэг доороос холилдож яваад нэлээд толгой ирмээр байсан болохоор бас өмнө нь нэлээд тэрнийхээ учрыг нь олвол зүгээр юм байна гэж бодсон. Бид хоёрын хувьд болохоор буудал маань хотын төвтэй амар ойрхон нэг л буудлын зайтай байсан болохоор тэгээд нэг удаагийн билет аваад өчрөө олоод очсон. Яг нэг өдөр л өнчгөр байсан болохоор ер нь бол яг үзэх юмнуудтай бүгднтэй нь ойрхон бууй гээд тэгээд энэ Motel One гээд Брюссел, Амстердам байдаг. Ингээд богино хугацаагаар энэ жаа хүмүүс зориулсан тийм боломжтой үнэтэй цэвэрхэн тийм сүлжээ буудалд буусан. Амар хүн таалагдсан. Цэцэ хөөрхөн цэвэрх юм байна. Өстой цэвэрх юм байна. Бүхэн амар мини биш. Зя битүү. Чикен хийцэн. Leave me all on red, that's some cold hold. Then you hear me late at night, you so cold out. But you already know that. Sweet. And then one Italian burger, solo. And super. And that's it. Okay, thank you. Манай энэ амьдрал удаан сум. Ингээд тавыг хичээл 17:50 гинэ. Nice. цаашаараа. Йой. За бүр дээр шоконд ороод хаашаа харахаа мэдгээ байлаа да. Юуны зургийг яаж авахаач мэдгээ байлаа. Тэгэхээр амар сүрлэг, амар ганган чамин деталь ихтэй. За энэ Grand Plaza нь болохоор Брюссел хотынхоо төв талбай. Тэгээ 13 дугаар зууны үеэс эхлээд хотынхоо худалдаа зах зээлийн төв нь болж хөгжсөн. Одоо бол ЮНЕСКОгийн дэлхийн өвд багтсан байдаг гэж сонссон. Тэгээд талбайгаа тойроод барокко, готик зэргийн архитектурын өөр хэв маяг бүхий барилгууд байдгаараа нэлээд алдартай. За явсан. Энийгээд гүгч. Тэгэж гүгэдэх гоохгүй гэж. За тэгээд бит хоёр тойроод ойр хавар нэлийн алхсан. Тэгээд барилгууд нь гадна хан дээрийн хүүхэлдээ мурaalхтэй, сонин содон итгээд дэлгүүр хошоо ихтэй, зүгээр алхаад явхад ч уйдхааргүй үзэх юм бол ихтэй санагдсан. Тэгээд Grand Plaza-аас нэг 10-30 минут алхаад Брюссел хотын бэлэг тэмдэг болсон Mannequin Piece буюу энэ жижигхэн шээж авах хүүхдийн хөшөө байгаа. Тэгээд энэ хөшөөний хувцас нь бүр байнга солигддог болохоор одоо бараг 1000 гаруй хувцастай. Тэр нь бүр музеймтэй гэж сонссон. Тэгээд Брюссел хот нэлийн мэдхэд онцтой вайтай хот гэдэг нь шууд мэдрэгдсэн. Coming closer
Гэхдээ сая өдөөс хойш гол очиж үзэх юмнуудаа юм үзчихлээ. Тэгээд бас жоохон шопинг хийгээд гоё шоколад авлаа. Тэгээд одоо болохоор нэг парк юм уу? Тэр одоо юу байсан бэ? Mount of the Yards. Historical place гинэ. Тийм ордонтой тэгээд том гардентай. Тэгээд ойр хавьны музеумуд ихтэй. Бэлг вафл идэг байгаа. Нэг вафл идээд тэгээд бэлг бир бас тестэлж үзэн гэж бодоод. Замаараа ихэж замд байхгүй юм шүү. Замд таарах. Тийм тэгвэл гээд. Одоо ингээл доош уруудаа чигээр юм шүү. Үгүй ийш уруудаад чигээрээ. Газар руу дарахаа. Уучлаарай. Чи уусаад уучлаарай гэж амар олон хэлсэн. Энттэй амар их цагдаа юм шиг явах юм аа. Жохон сэрэг хүн байна. Үүлэр хөв байна. Хадааны 20 градустай ах шиг байна. Хаац юм шүү. Оо чаа. Замын хөдөлгөөн жоох аюултай юм шиг санагдлаа боломжтой юм бол. Тэ гоё хт байна. Брюссел таалагдлаа. Бүжиглээд үлмээр санагдав. Энэ өчигдрийнхөө гимшлээс гараагүй нэг дөргиж чадахгүй шээ. Нэмээ би өчигдөртэй амьд. Тэгэхээр Jupiler гэдэг эндээс нэхлээд бүгдийг нь уугаад би хамгийн сүүлд strawberry-г нь уугийнэ. Энэ болохоор чихэлдэг болохоор сүүлд нь уудаг гэж байна. Okay, taste test. So тансаг явсан. Та үргэлжлүүлээ яв. Нэг дараа. За лепект. За. Дондор самрын нэдэ чи нэг ишдэг. За хөөг. За наач юм хэцүү нэртэй байдаг. Avery. Avery юм. Нэг хон зишэнтэй за. За тэг код. Everyone. За тэгээ хамгийн сүүлд нь strawberry. Finish up with the sweet one. Oh no. Cheers. Тэрнийх нь гэрэл асдгүй юм ч тэр харийнх нь. Гэтэ нөгөөдөлийнх нь гэрэл асчих. Oh my god, it's so pretty. Oh my god.
Өглөөний мэнд. Бараатай бүрхэг өглөө байна. Гадаа 20 байна. Хаач. Алтайны хабор руу явж байна. 9 цагаас Амстердам руу автобусанд сууна. Тэрнээс өмнө жоохон юм болоод ирчих санаатай ювт очие гэж бодлоо. Би нэг сайхан халуун цай уучвал яхан болох юм санагдах юм. Breakfast. Тэний ханамж болох байна уу? Амар салгаар юм байна. системний учрыг олох хэцүү. Толгой юм байна.